Ямар шийдвэр яах вэ? Өнөөдөр цагийн байдалтай яаж хэлээ. Тэгээд яах вэ? Асуур. За манайха үчимэнд тэр нэлээ оройдо үчтэй юу саахтайгаар нэлээд хэрэгчлөөг 7 хоногийнхаа хэрэгчлөөг хүргэж байна. Саахынхаа номын өргөнөөс хүргэж байна. Тэгээд манайха шеэрлээд өгөрөө хүмүүстээ төгөөд өгөрөө найзуудаа ураад өгөрөө. Найзуудаа ураад өгөрөө гэж. Аха би юу ямаар санагдаад. Би нэг 3 асуулт тавьсан байхгүй 500 сая төгрөгөөр. Харин тийм байна лээ. Тэгээд юу яачлаа. Нэг ийм асуултаар эхэлчих гэдэгхгүй. Өчигдөр та чи тэнцээ очиод нөгөө нэг хавх уу юу гэд яалаа шүү дээ. Тэр хөлөмжгэж өсгөө зохион байгуулад юужи зохион байгуулсан. Тэгээд нөгөө Евразийн эдийн засгийн холбоонд хэлсэх явдал нь одоо авралуу ашиггүй хавх гэсэн юм. Тэгээд тэр асуултаа зөв логиктой тавьж ашиг гэдэг бол харилцсан одоо ашигтай хин хэнийг тонохгүй, дээрэмдэхгүй, ойлгохгүй, сүрдүүлэхгүй биеиндээ үнцэнтэй байгаа харилцаа, хувь хүний харилцаа, компаниудын харилцаа, улс гүрнүүдийн харилцаа гэдэг бүгдийн томьёолоод бол том агуулга. Жишээлбэл зөвхөн бизнес дээр ярих юм бол жишээлбэл Оросын холбооны улс ч гэдэг юм бол бүгд найрамдах хятад улсын ч байдаг юм уу тийм үү? Японы, Америкийн, Өмнөд Солонгосын, Английн, Герман одоо Европын орнуудын хоорондох компаниуд, улс улстай байгаа компаниуд хаана хожоотой хин хэнийг шулахгүй, дээрэмдэхгүй, тонохгүй ёс зүйтэй бодолтой арилжаа хийгээд чөлөө төрөлсөлдөөн бий болоод тэгээд чөлөөт эдийн засаг бүр одоо ноёрхож гэж хэлчихье. Тэгхийн бол их зөв голдролд орноо. Тэгэхээр альва улс гүрнүүд, улс төрийн хувьд ч эдийн засгийн хувьд ч биенийхэн дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс гошууддаггүй оролцдоггүй дээрлэхүү ханддаггүй байх ёстой гэдгийг чинь аливаа хэдийний Томас Жефферсон, Джеймс Мэдисоны үед тийм үү Америкийн одоо тусгаар багтны баримт зөвлөхөд тусгаад ингээд явсан явдал судал юм байна. Тэгтэл хамгийн гол нь аюултай зүйл ялангуяа зүүнний үзэлтэй социалист, фашист, коммунист, нацист энэ үзэл шингэсэн энэ социалист лагерын хуучин социалист лагер гэдэг нь ч оновчтой юм байна. Лагер гэж хорих хашиг гэсэн тийм л одоо газар хэлдэг штеп. Тэгэхээр тэр социалист лагерын улсууд бол юм л бол одоо бусдын эрхэнд ханддаг, эрх чөлөөг нь хондог, хүнийг дээрлэхдэг, тондог, алдаг, хаддаг тийм тогтолцоо байж тийм ээ. Тэгэхээр тэр бүх агуулгыг шингэсэн юм асуулт байхаар би бол тэр дүүнэр надад тэр үлэмжгээд дүү бүсгүй хамтсан гэхээр би ахын орж өгөө гэдэг. Та баатайгаа цуг ирвэл сайн байна гэдгсэн. Тэгээд цэнгүүн захирлыг өөр ийгсэн. Цэнгүүн бол одоо ажилтай байгаа учраас орж байгаагүй. Тэгээд баабар вичээр очсон. Тэрэн дээр нөгөө одоо зүдгийн баяр маа гэж бүсгүй очлоо. Чамтай нөгөө нэг юугаар төгжрлээр орсон шүү дээ. Төгжрлийн ярилцлаганд орсон эдийн засагч луточр гэдэг. Луточр орлоо. Тэгээд эхний илтгэл бол луточрынх байлаа. Тун одоо лут. Тэгвэл тоо баримттай аргагүй мэрэгжлийн эдийн засагчийн зангараар яриллээ. Тэгээд дараа нь бол ах нь ирсэн. Тэгээд би бол ярихдаа нэг ийм хөг аялгаар ярьчих гэж тэр асуултыг хариулаад энэ асуултанд чинь эхлээд хариулчихъя гэж хэлээд Евразийн эдийн засгийн холбоонд орох явдал нь бол ашиг байхгүй. Ямар ч ашиг байхгүй. Энэ бол хавх. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэвэл энэ юм шгап ярьж ирсэн. Тий. Шанхай хамтын ажиллагааны нэгдсэн байгууллага. Тий, тэрний эсрэг талаар энэ дээр хэн одоо хатуу байр суурьтай байсан юм бэ гэвэл ерөнхийлөгч илүүдэрж байх үедээ одоо төвөгсөхнаа. Тэгээ манайх бол одоо Шанхай хамтын ажиллагаанд орохгүй гэсэн байр суурьтай байсан. За 2019 оноос хойш Евразийн эдийн засгийн холбоонд орох нэгдэх асуудлыг Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч тавиад явсан. Шанхай хамтын ажиллагаанд ч хэлсхийг хүссэн. Одоо аль алийг хүссэн юм шүү дээ гэж тийм.
За тэгээд нөгөө сая онгоцны буудлын асуудал, шатхууны асуудал 20 жил мэлээр гэсэн яриа үүссэн байхгүй юу. Тэрийг би хараад юу гэж бодсон бэ гэвэл Сергей Лавров билүү нөгөө Сергей Лавров дэлхийд яар зарласан шүү дээ. Манай улсын ямар нэгэн одоо улсад хөрөнгө оруулж байгаа оруулалт тэнд ажил үйлс явж байгаа явдал болвол манай тэр газар нутгал манай улсын өмч гэж байна. Тэр тодорхойсон байхгүй юу. Тэгэхээр чин манай нисэх онгоцны буудал чинь Оросын холбооны улсын өмч болох нь шүү дээ. 20 жилийн хугацаанд байж байгаа. Тийм байна. Тийм одоо юу гэдгийг тулгалт байна шүү дээ. Тэгэхээр би бол одоо хин Товаан уул уурхайн сайд за эдийн засгийн сайд Ган Төмөр хоёрын юугүй тулгаж оруулж ирж байгаа улсын хурлаар батлуулах гэж бүр улаан цайм тулгаж байгаа ийм үйл явдал болвол шууд Оросын холбооны улсын одоо хямганд давчхан хэлгээд фейсбુક даалгаврыг биелүүлж байгаа явдал байна. За ингээд харахаар зэрэг бол эх оронч хүн гэж би хэнийг хэлэх вэ гэвэл богдгийгээс хуулаа сайн аяа хаан бодоо данзан тийм үү. За тэгээд энэ дунгуй амаргаа гэдэг ингээд хэлнэ. Эд бол жинхэнэ Монголын үндэсний бидний ирээд нарийн лавшруулах юм бол Монголын хожим ирээдийг хамгаалж тэр амби хайргаа гэсэн энэ бол жинхэнэ эх оронч юм аа. За эх орончийн дүрж тоглож өнөөдөр ингэж одоо аяглаж байгаа. Өнөөдрийн улсын их хурлын гишүүн би нэлээд хүндэтгээд ярив. Өнөөдрийн улсын их хурлын гишүүн урдны 5 дугаар ерөнхийлөгч Баттулга Толгойтой. За тэгээд одоо улбаа нь бол Товаан энэ Ган Төмөр нөгөө хууль зүйн сайд Алхлан Гэрэл их хурлын гишүүн Мөнх Баясгалан их хурлын гишүүн Шижир. За ингэхгүй. Тийм одоо тийм үзэс натаа бол тэрүүгээр ялгараад яав. За ардчилсан нам өнөөдөр оршин тогтныг гэвэл засгаас гараад одоо сөрөх хянах ажиллаа хийгээд энэ буруу бугуулмнууд чинь буруу байш гэдгийг хэлээд хууль эрх зүй гэж ямар байх ёстой. Хүнээ хамгаалсан хуультай бай. Эрх зүйн үндэсний ирээдүйг харсан тийм одоо хууль моолоо бий болгодог ийм парламент болохын тулд ардсан нам 40 гишүүнтэй тийм ээ. Тэгээ бие даасан одоо сөрөг хүчин гэж яриад байгаа одоо манайхан бол тэгээд ийм юм байвал зүгээр гэсэн санаагаа хэлсэн. Тэгээ би чамд ярьдаг эрхчлөөгөөр эрхийг эрхээр устгаад байна гэдэг бол улам баталгаажж байна. Ягаад гэвэл 1990 оны Кремлээс Москвагаас зөвлөлт холбоот улсаас тусгаар тогтнолоо баталгаажуулж тусдаа гарсан гэж хэлж байна. 70 жил колоничлол байсан энэ үнэн. Тийм. Тэгэхээр жинхэнэ эрхчлөөний орн болж 90 онд одоо ардчилсан өөрчлөлт хийгээд тэгээд 92 онд шинэ үндсэн хуультай болж аваад за тэгээд алдаа онооч өөртөө баталсан шүү дээ. Тийм. Алдаа онооч гэсэн монголчууд өөрсдийн бие дааж баталсан. Алдаа онооч Монголын ардчилсан нам хаа нэгэн одоо газар гадны хөлийн дэшийн цаана байгуулагдаагүй. Ардчилсан нам бол яг дотрондоо монголчууд Монголын залуучууд өөрсдөө тийм санаанд эрхчлөөний үзэл санаанд нэгдэж ирсэн учраас одоо 96-аас 2000 оны хооронд хувийн өмчийн галбарлууд нэлээд дөнгөсөлж орсон. Тэрний нээсээр өнөөдөр явж байгаа гэж. Энийг бол байн дахин хэлж явах хэрэгтэй юм байна. Ягаад гэвэл өнөөдөр ийм аюун шиг нүүрлж байгаа учраас. За жишээлбэл өнөөдөр одоо эрх ёс зүй одоо эрхлээ тонирхаад гинөө би энэ улсын хурлын дарга Монгол улсын ерөнхий сайд 2 болгол хэллээ шүү дээ. Эрхээрээд эрх зөрчиж байна. Тийм үү? Ёс зүй яриад ёс зүйгүй авирлж байна. Эрхчлөө яриад эрхчлөөг 0 устгаж байна. Тийм. Шууд устгаж байна. Тийм. Тэгэхээр баярмаа жудгийн баярмаа гэдэг бүсгүй руу дайралт хийж гин гэж ойлгож байна. Баярмаа бол тэрийг зөвхөн над руу хаяглаж байгаа юм биш. Энэ улсын хурл төрийн эрх барих дээд байгууллага бол Монгол улсын хурл гэдэг үндсэн хууль заалттай байгаа тийм ээ. Тийм бага. Төрийн эрх дээд байгууллага улсын хурл байна. За улсын хурлыг давах ерөнхийлөгч, улсын хурлыг давах ерөнхий сайд, улсын хурлыг давах засгийн газрын гишүүд байж болохгүй шүү дээ. Улсын хурл өөрөө хуулиа тогтооно. Улсын хурл засгийн газрыг эмэглэн томилно. Тийм бага. Тийм. За тийм. Тэгтэл
хамгийн зүггүй хамгийн эрхчлөөг нулимсан хамгийн одоо хүний эрхийг зөрчсөн үйлдэлийг бол ерөнхийдөө оюун эрдэнэ хийлээ тийм үү. Жишээлбэл Баярмаа гэж одоо бүсгүй хүн өнөөдөр Баярмаад бол талархаж байгаа. Төсөв одоо хэлэлцэж үзүүлсэн. Тэн дээрээс л эхлээд маш зөв бодлого барьсан. Хурлын танхим дотор тийм биз? Баярмаа Лодой самбуу хоёр байсан. Хамгийн гайгүй нааштай дуурсан ардын намын хийн байсан. Тэр төвшин ганц зөргийн Тэмүүлэн одоо Тэмүүлэн хоёр тийм үү? Энэ ингээл дөрөв хүн байсан. Төвшин байсан манай наас. Төвшин чинь аль тойрог юм? Тэр завхан хотоос тэр нөхөө байсан. Тэгэхээр ингээд жим банта рационал тийм үү? Одоо зөөл өгчтэй хандаж байгаа гişүүд рүү бүр улаан цайм дайралт хийгээд энэ төвшнийг бүр гэр бүл рүү дайрсан. Энэ ёс зүй биш. Энэ эрх зүйт төрийн тогтолцоо биш. Энэ бол дарангуйлал хүчээ авч байгаагийн том баримт туюу дарангуйлал төвчээрээ алдаж ил гарч байгаа өөрийгөө илчилж байгаа илчлэг баггүй юу. Тэгэхээр энэ оюун эрдэнэ гэдэг хүүхэд бол одоо Баярмаагийн хэлсэн төмөн зүг бөгөөд Баярмаа руу дайрч байгаа дайралт нь Монгол улсын иргэдрүүгөө дайрч байгаа. Монгол улсын төрийн толгой дугаа ерөнхий сайд хүн ийм аваар гаргаж хэрхэвч болохгүй. Японд юм уу, Солонгос юм уу, эсвэл Америкт юм уу, өөр орнуудад ийм аваар гаргах юм бол яг тэр цаг минутанд огцно. Тэр цаг минутанд шүү. Зүгээр гаднаас хүчээр огцруулахгүйгээр өөрөө огцно шүү дээ. Уучлаарай. Юу уучил гоох вэ? Шууд огцрох. Шууд огцно. Жишээлбэл Батмунх дарга өлсөглөн зарлаад манай Батуул тэргүүтэй хүмүүс өлсөглөн зарлаад ингээд бичгэн жахад намын төв хорооны одоо танким дотор болсон явдал юу гэвэл энэ хүүхдүүд өлсөө цангаад ингээд ирвэл аюултай. Энэ бидний л үр хүүхэд. Тийм учраас гээд Жамсран жоо гэж одоо тод явдлын тэр үеийн ах ямны сайд. Энэ хоёр хүн бол маш тунгалаг ухаан гаргасан байхгүй. Бүгдээрээ огцорч. Тийм ээ? Ийм хийсэн. Тэгтэл өнөөдөр тэр бол коммунистик юм байсан тийм. Тэгтэл өнөөдөр байна. Энэ олигархатсан коммунизм ч бүр аюултай юм байна. Аюултай. Олигархатсан. Тэр үед социалистууд байж тийм үү? Одоо эдгээр чинь бүр улаан коммунистууд. Тийм ээ? Социализмаас дамжсан коммунистууд байна шүү дээ. Тэр чинь хабрид коммунистууд хамгийн амжилттай хөрөнгөтэй болсон. Хөрөнгөтэй болсон. Хөрөнгө нь юугаар орж ирсэн? Бизнес хийгээгүй. Дээрм баггүй. Өөрсдийнхөө шарав хөлсний амтыг мэдэрч ашигтай ажиллаж мөнгө олоогүй. Энэ ямар аргаар мөнгөчм айцаар төрийг гартаа авч, айцаар урддаж, хуйлдааны аргаар тийм ээ? Дээрм тонол хийж. Ямар ч бизнес хийхгүйгээр бизнесмэнүүдийн тийм үү? Өнөөдөр бизнес хийж байгаа монголчуудын энэ амьдралыг залгуулж байгаа асар их өндөр татвар төлж байгаа хувийн компаниудыг айлган сүрдүүлж тийм ээ айцаар одоо хөлжиж айцаар мөнгөцсөн нөхөр бол энэ хэн оюун эрдэнэ тэр амар хэм блэ амар баясгалан тийм үү одоо Улсын холбооны улсын даалгаврыг гүйцэтгэн биелүүлж байгаа ийм нөхдүүд яг үнэ бүр ичгүүргүйгээр дайрчин тийм үү одоо жишээлбэл миний хүндэтгэлдэг дотроо хайрлаж явдаг өөрөөсөө урвдаггүй хазайдаггүй үзэс нандаа өнж байгаа Чинбат гэдэг залуу руу дайрч байгаа дайралт хууль зүйн яамны сайд нь штэ. Ах нарын чинь өмчийг гинэ. Би чиний ах гэхдээ тэр дотор миний орох морох ах нарын чинь өмч падаггүй. Цаана өчнөө олон хүний өмчийг хурахнад янзан. Тийм. Тэгэхээр энэ жинкнээсээ юу бусаар юу лээ? Нөгөө хууль бусаар хөрөнгөцсөн хүмүүсийн хөрөнгийг хураах гэж байгаа юм биш. Өнөө эх орон ард түмний нэр барилгатайгаа адилхан хууль бусаар хөрөнгөцсөн гэдэг малгай дор энэ Монголд нэг чадан ядан мөнчгөрөөрөө яваад өмчтэй болсон баялаг бүтээгчдийг сэтгэгчдийг дарангуйлж айлгаж байгаа сүрдүүлж байгаа ийм хууль зүйн яамны сайд. Энэ бас ёс зүйн том алдаа. Мөн өөр оронд байсан бол энэний хадлаа тэр дараа огцсон. Тийм биз? Тэгэхээр зэрэг би яг энүүгээр базаж юу хэлэх гэж байгаа юм бэ гэвэл одоо тэр Баярмаагийн асуудал дээр ингэж байгаа байхгүй юу? Юуг нэ одоо сошиалор одоо тэр нөө Минд хоёргээд галтан холбоо тэр ах махан ч байна өөр хилмигдүүлж өөр асуудал байна. Энэ бол
дээд зэргээр хүний эрхийг зөрчиж байгаа. Дээд зэргээр эрхчлөөг байхгүй болгож байгаа оюун эрдний зан. Тэгээд баяр цогтой холбоо нэг юм хийсэн. Одоо хизээ баяр цогтой холбосон тулгтай энэ хамгийн ёс зүг. Хамгийн бузар буртагтай байгаа шийдэм. Энэ эрх мэдлийн алдахгүй гэхээс ухаанаар айж байгаа шүн хар дард зүудэлж байгаа нөхдүүд эднэр бол Оросын холбоо, Оросын фейсбુકийн даалгаврыг биелүүлэгчид гэдэг нэг дор хэлчихэ. Тийм үү? Ийм байгаа. Тэгээд өчигдөр харин хин манай хин Баабар их тодорхой хэлсэн оюун эрдэнэд тийм чадвар байхгүй байна. Яг тэгвэл баяр ерөнхий зайтайхдаа яаж фейсбુકийн гортогноос өвтэйхэн болсон бэ? Би энэ хоёр гэдэг хүнийг шүүмжилдэг, би энэ хоёртай санаа нийлдэггүй бичдэг тийм үү? Тэгтээ энэ хоёр бол Путиний тавьсан саналыг за би хүлээж авлаа гэж хэлж ирэнгүүтээ манай парламент сонгогчдоор сонгогддог энэ сонгогчдын төлөөлөл байгууллагын парламент зөвшөөрөхгүй нууцлаарай гэж ингээд өөрийгөө аваад гарах тийм үү? Тэр үеийн ослыг аваад гарах тийм үү? Мардан урааны асуудлаар санж бай ингээд аваад гарах. Тийм одоо тэнхээтэй байсан тэд нар. Би одоо шүүмжилдэг гэсэн гэж хэлсэн. Тэгээ оюун эрдэнэд бол тийм чадвар даанч алга гэж хэлнэ лээ. Тэгэхээр яг тэрнтэй адилханаар тэр хууль шуудлын дээр хэлсэн. Тэрнтэй адилханаар хамгийн бүдүүлэг хүний эрх зөрчсөн хүмүүс бол Амар Висгалан өнөөдөр хурлын дарга ерөнхийдөө юуг нь эрхлээд гоншгоноод гэдэг. Эрхлээд гоншгоо хоёр гişүүд хоорондоо тийштэй тийм байхгүй. Тэгэхээр энэ хууль эрх зүйд хуультай орон юм болвол одоо өнөөдөр энэ дээр Монголын гарч ирсэн нам энэ тохироон дээр зүгээр л гарна. Засгаас гарнаа. Нэг өдөр бараг төлөв. Засгаас гарна гэж мэдэгдэх хэрэгтэй, гарах хэрэгтэй. Гарах хэрэгтэй байхгүй. 42 гишүүнтэй хүмүүс гарах хэрэгтэй. Тэр ган төмөр нь үлддэг юм бол хэтгэл юм байгаа бол Батболор эдэр нь үлдэнэ л биз. Энэ нам дахиад онц яаралтай онц хурал юм уу? Ээлж тус их хурлаа ардч нам яаралтай хурлуулах хэрэгтэй. Хурлуулаад бүх шүү. Одоо манай бүх гишүү сэрдсэн байгаа. Ардсан намын гишүүд сэрдсэн байл. Бүгд эн чинь юугаар дарангуул тогтцсон байна тийм ээ. Эн чинь одоо 1924-өөс 29 оны хооронд өмч хураалт явж байна. Тийм үү? 1921 оноос хойш Монголын колоничлалын дунд ялангуяа 37-оос 39 оны хооронд хомроглон хядчихсан хядлагын одоо хянгар тавигдж байгаа юм байна гэж одоо үүсэх хэрэгтэй байхгүй юу? Одоо тийм цаг болцсон. Угаасаа хятад хэлж шүү. Өнөөдөр Монголын ардчилсан нам үнэхээр шинчлэгдээд магадгүй нэрээ яваандан бэхжиж боожж яваад нэрэн хүртэл өөрчлөх тийм үү барууны. За нөгөө талаар нэг баясгалантай баяртай мэдээ байна. Англид өнөөдөр консерватив нам буюу барууны нам нь яллаа. Орон нутагт нь хавтаа ялсан байна. Тийм сайхан мэдээ өнөө өглөө би авлаа. Одоо энэ бол цаашдаа дээд одоо манайх шиг ардын манайх шиг одоо парламент дотроо дээш энэ лорд морд руу орохлоор сонголтод явахлаар мэдээж тэнд том ялалт тийм. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэвэл Аргентин, Америк, Англи тийм үү? Энэ ямар сони цагаан толгой дандаа аагаар шүү дээ. Тийм. Аргентин, Америк, Англи тийм үү? Энд барууны үжил ялж байна. Зүүнний үжлийнхний сүүлчийн зогсоол болсон байна гэж ахын яриад байсан шүү дээ. Тэгэхээр энэнд бол тэр хөтлөг Канадад либерал нам нь ялсан байна. Энэ чинь байна. Дэлхийд даяар өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөгдөж явахад 3 сая хүн амтай Монголын парламент өнөөдөр Евразийн хэсгийн одоо холбоонд хэсгүй. Уучлаарай. Энэ онгоцны буудлаа тэгээд дуртай нэгэнд дарамтсан нэгэнд түрээсүүлэхгүй. Энэ чинь одоо хөгжиж байгаа манай орныг өөгшүүлж байгаа хөгжингүй орн Япон улсын хөнгөлтэй зээл буюу зарим нэгэн тусламжаар манайд одоо онгоцны буудлыг баригдсан. Одоо Япон улс юу яах гэж өргөтгөл хийх гэж байна. Тийм учраас ийм хүн чанаргүй жудаггүй зан гаргаж хэрэгэж болохгүй. Тэгэхээр та нар одоо уучлаарай нефт юмаа нийлүүлэх гэж байгаа нийлүүлэхгүй одоо хэцүү дайн самуунтай байгаа болвол та нарыг одоо зовоохгүй. Яг туу энэ найрамдалт Орос хамтаа баярлалаа. Тэгээд одоо ах トゥ хэвээрээ бай гэвэл улс төрийн хувьд дипломат харилцаатай бай, эдийн засгийн хувьд биенээ халдахгүй бай. Татвар юм дээр одоо зөв бай. Ер нь өндөр татвар тавиал та нар дээр юм хийдгээ зогсоо. Уучлаарай. Бид нар одоо хататтай харьцаж болно.
тийм үү? Бусад орнуудтай бид нар одоо Солонгос байна, бензин тосоо авах зөндөө боломж бий. Кувейт байна, Казак байна. Казак байна. Бид нар ингээд чөлөөтэй харилцах хэрэгтэй. Бид нар бол одоо та нарыг муухай авир гаргалаа гэдээ хайж байгаа юм биш. Ер нь муухай авираа зогсоо та нар тий. Бид нар тэр нь халтгаа болил гэж байгаа. Харилцсан ашигтай тийм ээ? Харилцсан ашигтай хаанаа хожоотой ингээд явах л болцоо нээлттэй байгаа. Дэлхийд ийм одоо барууны эрхчлөөний үзэл онгойж байгаа учраас сорилх байх, уучлаарай л байхгүй юу? Уучлаарай ингээд манай парламент зөвшөөрөхгүй байна. Манай парламентыг сонгогчдод сонгох юм сонгогч зөвшөөрөхгүй байна. 3 сая гаруй хүмүүсийн дунд энэ парламентыг сонгодог сонгогчдод юусоо зөвшөөрөхгүй байна. Тийм учраас бид нар сонгогчдынхоо хэрэгслийг, сонгогчдынхоо үн цэнийг, сонгогчдоо өөрсдөө баялаг бүтээгдэхүүн гай болохгүй ийм тогтолцоор явж байгаа учраас уучлаарай. Бид нар өөр бусад орнуудтай нээлттэй харьцах ёстой. Гэхдээ одоо хаяад исж байгаа хоёр орныг юугүй ингээл одоо цаашаа гэхгүй бид эрүүл сар зөв тийм ээ энэ хэрэгтэй гэдэг асуудал ярих хэрэгтэй. Өнөөдөр нэг сони юм үзлээ. Энэ нэг юу вэ? Нэг Оросын юу вэ? Судлаач юм уу нэг нөхрийн яриа үзлээ. Тэрэн дээр мэдлэг боловсролтой тийм боломжийн баян чинэлэг амьдарч байгаа хэсэг нь бол Украины талд байна. Украинуудыг дэмжиж байна. Эрхчлөө ярьж байна. Мэдлэг боловсролгүй тийм ядуу хүмүүс нь манай Путинийг их дэмжиж байна. Тэгээ Европ руу их зөвхөнгөө хэлсэн байлээ. Европт л ийм мэдлэг боловсролгүй ийм ядуу хүмүүс нь баг байна гэж уурлангуй хэлсэн байлээ. Тэгээ манайд бол яг тийм манайд болохоор яг тэрнгээр нь бодож суулаа би. За яг л тийм байгаа ах та өөрхөн Орос хэл мэдгүй тэгэл жоохон мэдлэг боловсралгүй тэгээ жоохон тэр Оросын судлаач хүн байна. Тэгээ Оросын судлаач л дээ. Орос хүн байна. Орос хүн байлээ. Монголд байна. Тэр чинь тэгээ уурлангуй хэлчихлээ. Европ тийм мэдлэг боловсралгүй ядуу хүн ховор байна гэдэг жоохон уурлангуй лээ. Манай Оросд бол мэдлэг боловсралгүй хүн байна. Тийм болохоор Путинийг их дэмжиж байна гэсэн байлээ. Путиныхаа эсрэг бодолтой байна. Тийм ээ. Одоо ингээд бид нар боддгийн би өнөөдөр их жоохон урамтай байна. Яг тэгвэл Метэкспо гэдэг манай Дилачийн даваа гэдэг одоо миний уран бүтээлийн багийн хамтрагч гэж бол миний их дотны дүү гэж хэлж болно. Бүрэн болно гэж. Даваа бүргэжмийн даваа тэгээ миний Арвдан доржийн болроо гэдэг эхнэр нь тэдний охин хүү Надя гэдэг охин Нундраа гэдэг энэ айл Монголд том юм хийлээ. Өчигдөр ихэлсэн өнөөдөр одоо ингээд 2 өдөр болоод дуусч байгаа том тийм экспо одоо энэ тайзны урлагийн гэрэл төлгийн урлагийн шин технологиуд тийм үү одоо яригч дуу цацруулагч микрофон гэсэн үг тийм ээ. Одоо төрөл бүрийн одоо нэлээд хэдэн компани гэхдээ дандаа хувийн. Дандаа хувийн компаниуд оролцсон. Тэр UG Arena гэдгийн том танкнд болон ингээд гол гортгоороо баахан одоо бүх компаниуд өөрсдөө сурталчлаад тэгэд монголчууд дэлхийд болдог тийм том хэмжээний дэлхийн хэмжээний экспо гаргалаа. Би тэнд очиж нэг урлагийн хүн учраас таарч явж харлаа л да. Тэгээ энд хүмүүс ингээд царлцаад юм хийх гээд өөрсдийнхөө одоо компани юм ашигтай ажиллах гээд мачиж яхад нь өнөөдөр энэ ёс зүйгүй тийм ээ хүний эрх чөлөөг уландаан гიშгдэг хүний эрх рүү нулимдаг ийм ерөнхий сайттай байж болохгүй байхгүй юу. Тэгээ тэд нар өөрсдөөсөө хөрөнгө ямар бүхэл бүтэн ийм хотхон байгуулсан шүү дээ. Хотхон тэр дотор ингээд нэлээд тойроод явхад хүмүүс их уужрах тийм үү. Би одоо нэг студийн хэмжээний юм шүү гэдэг ингээд тойруулаад жижигхэн яригчуд тавиад дунд нь ингээд суугаад тэр хөгжмийн ялгарл сонсож байгаа сонсогдож байгаа энэ. Тэгэхээр энэ урлаг гэдэг чинь соёлын яамтай яваад байдаг биш байхгүй юу? Соёлын яам нь улмал гай болоод байгаа байхгүй тийм ээ. Тэнд хин очиж байгаа зэрэг нөгөө гайгүй чөлөөтэй сэтгэдэг одоо театр чуулган шиг очиж ямар шин техник технологиуд байна, ямар шин тайзны гэрэлтүүлэг тайз байна тийм ээ.
тайз иргэдэг, үндийдэг, цас оруулдаг гайхамшигтай юмыг манайд аваа санаачлаад тэрийг одоо ойлгосон хүмүүс нь тэнд очиж энд одоо өрсөлдөөн бий болж шүү дээ. Тэ аль нь илүү байна, аль нь зөв байна. Төлөө төрсөлдөөн тэр нэг тийм мэйл жижиг атаархал биш. Бие бинийгээ цэнгэлсэн, бие бинийгээ урамшуулсан. Тий хоорондоо ярьсан, хуучилсан. Энэ чинь одоо тэдний онд үйлдвэрлэсэн юм. Энэ одоо ингэж гарч байгаа юм те. Бүр ингээд балкон цонх гаргацсан тэн дээр дуулаа тэр тийм үү. Тийм гайхамшигтай юмыг өнөөдөр үзээд би их тайтгарлаа л да. Тэр би энийгээр юу гэж хэлэх гэж байгаа юм нөгөөтгөл юм хэлэх гээд байна. Бити гайвал төр хүнийг харгасалдаг, төр хүнийг дарамтлагдаг, төр хүний бизнесийг хаадаг энэ явдлаа зогсоох цаг болцсныг өөрөөр хэлбэл бас нэг тодорхой хэмжээний тэмцэл байгаа байхгүй юу? Саяын тэр хотхон чинь тийм байна. Тийм ээ одоо талбай дээр очиод дададан гэж агсах биш. Тэрнээс илүү том тэмцэл болж штэ тэнд чинь. Бид нар ингээ яма хийчихдэг юм аа. Хоёрхан бүгдээрээ хоорондоо одоо мөнгө сангаяас ийсэн тийм үү. Тэр бүх юмыг зохион байгуулаад. Үнэхээр өнөөдөр гайхамшигтай юмыг би харлаа л да. Өөр бүтэн чи явах юм бол бүхэл бүтэн хотхон. Японд одоо хуучин дээр үеийн 4000 жилийн өмнө байсан ч гэлөө тэр одоо хотхоныхоо хуучин Токио хотын одоо хуучин Киотод байсан гэдэг лөө интернет дээр тэрийг тэр чигээр нь харуулсан юм аршаа байдаг байхгүй юу? Дотор нь ороод тэгэл хот дотор явж байгаа. Тэр нь өгвөл хүн амар нь хоолундаа идэн сав маавн дорн массаж юмаа хийлгэн басаа за тэгэл төрөл бүрийн аршаанд суун гадаа суун дотор суун тэр одоо олон жилийн өмнөх түүхээ өгүүлсэн тэр нийслэлийн тэр чигээр нь нэг том газар хийчих. Яг ийм луга өнөөдөр тийм сайхан экспо хийсэн байна. Тэнд одоо орлогынхан бүгд очиж байна. Тэгээд тэнд очиод цоо шинээр ертөнцийг харж байна. Уран борж байна хүмүүс. Тийм. Тэгэхээр зэрэг би энэ жишээг юу гэж хэлж байна гэвэл энэ бас нэг том хэмжээний тэмцэл байна. Тийм. Нөгөө нэг төрийн одоо нөгөө төрийн хэмжээ таах нөгөө 5000 төгрөгнөө ягаад нөгөө талбай дээр том асар бариад 5000 төгрөгнөө будаатай уранд очрлуулад байна гэл хүмүүс ингэж хүмүүс очрлдог юм бахтаа гэж гайхаадсан чинь нийтийн албанд нийслэлд ажиллаж байгаа байгууллагуудын хүмүүсийг нэр усыг гаргаад тэнцээ тэгж очрлуулсан байна шүү дээ Нэмбатар. Тэр жанхуул болж байна. Тийм тэрнээс хүмүүс өөртөө очрлоод байгаа юм биш. Гэхдээ тэнд одоо чи сайн юм хэлж байна. Саяын тэр одоо гэрэл техник тайз урлагийн одоо гэрэлт уран сайхны гэрэлт төлгөө уран сайхны яригчийн уран сайхны дугуйлтын уран сайхны чимэглэлийн уран сайхны тайзны тийм тэр экспорт чинь хүмүүс талбай дээр болж байгаа төрийн байгууллагуудаа алмаар авчиж байгаа юм шиг болохгүй байна. Бүх хүн сайн дураараа очиод нэг хүн хоёр дахиж очиод тэр чинь тэгээд одоо хамгийн дээд зэргийн дэлхийн зиндааны одоо дуу аваа ялгаруулагч буюу микрофон майк янзаараа байна. Шүүрих мөрих гэж би тэгээ бодлоо. Би ч нэлээд хэдэн жилийн өмнө нэг микрофонтой болсон. Нэг микрофоноо шалждаг ч юм билүү гэсэн бодол төрж байна. Ингээд ирэхэд нөгөө хүмүүс чинь харилцсан биеийг ашигтай ажиллах нь шүү дээ. Би чамаас нэг микрофон авахад чамд мөнгө нь хэрэгтэй болно. Надад микрофон хэрэгтэй болно, тийм ээ. Чи надаас авсан мөнгөөрөө дахиад нэмээд гоё микрофон. Тэрийгээ дараа хүн зарна, тийм үү? Нөгөө микрофон нөгөө хүний дууралт миний дууралтанд үр дүнтэй байхгүй юу? Тэр зүгээр хамгийн энгийн жишээ хэлэхэд ингэж харилцсан өгөөжтэй биеиндээ ашигтай ийм арилжаа худалдаа явахад энэ засаг төрөл гайвалдаг юм байна. Тэгэхээр тэрнийг сөрж байгаа нэг ёсны тийм одоо авиасны чуулга уулзалт гэх юм уу сэтгэгчдийн баяр баясгал тэнд болж байна. Би бол тэд нар сэтгэгч миний таньдаг дүүнер явж байна. Манай нөгөө Халиун гээд Наранбаатарын хүүд одоо энэ дууны хөгжмийн найруулагч гэдэг миний найз бурхан болооч Бадрагууны хүү Наран зам мон тэнд чинь яваад юмаа үзээс ахаа энэ тийм асуугаад хачин гоё байлаа л да. Тэгээд дараа нь би эндээсээ яваад хүн театрт очиод хоёр чөлөөт уран бүтээлч залуу байдаг. Жохоо сайхан өөрийн тэгээд гэр бүлийн одоо доолдог дан ардын дуунуудаа Монголынхаа одоо олон зууны өмнөөс өртөө одоо хүртэл үргэлж байгаа цааш таанч өвлөгдөд явах хэвээр ардын дууны тийм
язгуур гэдэг нэртэй уран бүтээлийн цэнгүү хийгээд пянз гаргаж байна. За пянзаан гаргаад өөрсдөө одоо гарсан пянз их өнд орж байгаа юм байна шүү дээ. Тэгээд тэр пянз тоглуулагчийн уран бүтээлийнхаа орлогоноос өөрсдөө авч байна. Тайзан дээр пянзыг гаргаад миний найз нөгөө шавдраа цогт хоёр тэр дуудлага худалдааг хийгээд тэр хоёр хүүхдийн пянз 4,500,000 болгоо. Үгүй ингэж байна. Тэгэхээр ийм сэтгэлгээг нурааж чадахгүй гэж би хэлэх гээд байна. Энэ бол ингэж явна. Энийг явхад би хэллээ шүү дээ. Одоо Аргентин чинь сая 20 миллион гарч ирээд тэр олон яамтай байсны чинь 9 яамтай болгоод энэ чинь бол 4.6 сая хүн 46.1 шүү. 46.6 сая хүн амтай 9 сая амтай болголоо. Тэгвэл 9 саяг 9 яамтай болголоо 20 миллион. Тэгээд жилийн дотор бүх юм нь эргээд сэргэлээ. Аргентин ч хамгийн баян орн байл шүү дээ. Тийм үү? Өмнө тийм. Тэгээд тэнэглэл энэ коммунистууд, энэ нацистууд одоо ийм хүмүүс гарч ирэл нураасан түүхэн хон ферон гэж сайхан байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр 20 миллион бол дэлхийд том эргэлт, сэрэлт, дэлхийд том реформ хийлээ энэ 20 миллион гэдэг хүн. Тэгээ би шамд өмнө ярьжсэн тийм ээ. Би яагаад энэ Женко Батулга гэдэг хүнийг шүүмжлээд байгаа юм бэ? Би тэр хүнийг муу хэлээгүй шүү. Яг байгааг нь хэлж байгаа. Яг одоо байгааг нь хэлээд байгаа байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүн бол кейсист хүн. Би бол одоо би ихтгэн Карл Менгер, Лао Цзи энтрийн гаргасан англи энтрийн явуулж хөгжүүлж байгаа тийм эрхчлөөний үжил санааг Батнягт бүр барьж авсан. Тэгэхээр энэ 20 миллион гэдэг хүн бол чигтэйхэн зүүнтэн байсан юм байна. Улаан социалист байсан юм байна. Тэгээд энэ хүн чинь ухаарад кейсист байсан юм байна. Кейсич мэдж байгаа юм даа. Энэ яг кейсист л дээ. Мэдхгүйгээр кейсист байж болно л доо. Гэнсэж мэдхгүй байж чинь. Тэгвэл энэ хүн бол кейс хайк хоёрыг харьцуулж уншаад, тэгээ Мейжсийг уншаад, тэгээд Австрийн эдийн засгийн школыг барьж тэр бүх номыг уншсан байна. Би тэгээд ягаад ингэ бас нэг өөртөө урамшлаа. Ягаад гэвэл би энэ хүний уншсан бүх номыг одоо ингээд уншаад эрэмэрэн болгоод ингээд явж байгаа. Тэгтэл энэ хүн тэр одоо барууны үжил буюу чөлөөт эдийн засаг, чөлөөт өрсөлдөөнийг дээдлдэг Мейжс хайкийн үжил санаануудыг аваад би Бастиан трийн одоо номнуудыг аваад ингээд зурж мураад тэгээд нөгөө ном нь ингээд салбархаа болдог. Тэнгүүт нь оронд цоо шин номынсандаа хадгалж энэ бол одоо хэрэгтэй гэж үзээд энэ онлоороо сая Аргентиныг босгочлоо. Тийм ээ. Тийм. Тэгэхээр би яагаад энийг ингээд хэлээд байна гэвэл Мейжс социалист байсан, Хайк социалист байсан, Кейнштейн байсан, Кейнсийг хараад за энэ Кейнсизмаар явж болохгүй юм. Би ч өөр үжил санаатай байх хэрэгтэй юм байна. Карл Менгерийн Австрийн школ руу ороод явсан байна. Тэгээ би яагаад энийг ингэж хэлээд байгаа юм бэ гэвэл манай социалистууд бий. Тэгээ намд тэр манай намд тэр үгүй хөөе социалист байж болно. Гэхдээ тэрнийг орхиж баруунтан болж болдгийн байх шүү гэдгийг хэлэх гээд байгаа. Тэгээд ихийн тулд энэ Милийн 90 гэдэг номыг унш. Би харин цогтгөрөл баярлаад байгаа байхгүй. Цогтгөрөл энэ номыг санаачлаад орчуулуулах юм хийгээд ингээд явсан байна. Манай хүн бас нөгөө юу яасан байна? Маргаret Thatcher-ийн номыг орчуулуулах ажлыг хийгээд явсан байна байхгүй юу? Тэгэхээр зэрэг цогтгөрөл шиг ингээд би чинь энэ кейсийн замаар явж болдгүй бай шүү. Тэр бол төрийн оролцоог дээдэлдэг, тийм үү, өмчийн хураадаг, өмчт нь халддаг, эрхэмд нь халддаг, ийм аюулшигтай үжил санаа юм байна кейсистүүд бол өмчийн эзэнд нь үлдээж чаддаг, тийм үү, хүний эрхийг дээдэлдэг, эрхчлөө гэдэг бол хариуцлага. Гэдгийг үлдээдэг ийм барууны үжил чухал юм байна гэдэгт эргэх тийм бодолтой хүмүүс манай намд байгаа юм байна. Гэж жоохон гэж урамшихгүй юу би. Тэгтээ бүрхэг байсан шүү дээ 126 дээр чинь 126 сүүлдэнсэн тэгэл бас л би шүүмжлээд байжсэн шүү дээ цогтгөрлөгээд тэгээд 126 гишүүнтэй болно гэж яхад хэцүү байснаа. Тэгтэл хайр милээ шиг эргэж байгаа юм байна гэж би одоо өнөөдөр жоохон үнэмшчихье.
Энэс болохгүй байх гэж бодож байна. Тийм ээ. Ухрахааргүй болчихно л да. Тэгэхээр эрхчлөө гэдгийг байна шүү. Эрхчлөөгөөр далиндуулж хүний эрхчлөөг устгадаг энэ авир энэ бол цэвэр дарангуйлагчийн үзэл. За эрхчлөө гэдэг бол дураараа зоргоороо авирлахын нэр биш. Эрхчлөө гэдэг бол өөрийгөө авч явж байгаа өөртөө өгч байгаа том хариуцлага байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ сая нэг хэвлэл мэдээллийнхний дэлхийн хэвлэл мэдээллийн өдөр гинүү тийм боллоо л доо. Тэгээ манай Батүл тэнд очоод тэр хэлэлцүүлэгт нөрөө чамбай одоо үзсэн байгаа хэлж байгаа харагдана лээ. Тэгэхээр би хэвлэлийнхэнд хандаж хэлж байгаа үгүй юу? Энэ нэг лайвчд байна шүү дээ, нэг их орончууд. Манай цэвэр цусных нь. Тэгээ ард түмэндээ хайртай энэ хүмүүстэй эрхчлөөтэй бай гэвэл хүний эрхийг доромжилж, хүний нэр сүрийг гутааж те өөрөө гардгийн биш. Мэдүү. Тэгэхээр би дахиад нөгөө үгүй гэдэг шүлгээ хэлчихгүй харин. Тийм ээ? Үлгийд минь буцааж аваачих шидтэн гэж үгүй, өвгөрсний минь залуу болох хүчтэн гэж үгүй, өөрийн минь ээжийг ахиж төрүүлчих өвдстэн гэж үгүй. Үгүйгээр дүүрсэн хорвоо юм уу тэгвэл, үгүйрлээ нөхдөг хотл юм уу тэгвэл үгүй гэж байхгүй бол байна гэж байхгүй, үгүй гэж байхгүй бол заа гэж бас байхгүй. Харцгаан хоёр харшилсан, нөхөр дайсан хоёр нүдэлцэн, зүв бүрөө хоёр зөрлөлдсөн амаргүйхэн орчлонд амьдарч явна да. Би үгүй би зүгээр сууж чадахгүй, үгүй би зүрхээ хүнд бэлэглэхгүй байж чадахгүй, үгүй би адал бэртгчэнд өсрөхгүй байж чадахгүй, үгүй би анд нөхөртөө баярлахгүй байж чадахгүй, үгүй би үгүй гэдэг үг үнэтэй байна. За гэж үгүй гэж үнэтэй байна. Золгоо. За тэгээд үгүй би өөрийгөө хүндэрт орох гэж өрөөлөг замдаа хүнэж чадахгүй, үгүй хэзээч үгүй. Би дунд нь бас чухал юмыг хайчих шиг боллоо. Тэгэхээр энэ үгүй гэдэг шүлэгний агуулга ямар том юм бэ? Энийний цаад санаа ямар мундаг юм бэ? Нөгөө нөхөр дайсан хоёр хөдөлгөөн зүв бүр хоёр зүрлэлсэн амаргүйхэн орчлон гэж шүү дээ. Тэгэхээр одоо энэ нөхрийг дайсан болгодог, дайсныг нөхөр болгодог ийм арга КГБ буюу одоогийн Facebook-ийн арга. Энэ техникийг, энэ технологиг Монголд ленинизмаар дамжиж орж ирсэн. Ленинизм бол марксизмаас үүссэн гаралтай. Тэгээд гинэн цагаан дэндүү гинэн цагаан сэтгэлтэй нэг зөнгөр энэ уужим талбай нутаг шиг нэг уужим сэтгэлтэй монголчууд хэдийнээс ийм атааччууд биенийг устгадаг болсон юм бэ гэвэл ленинизмын нүгэл орж ирснээс болж ингэсэн юм а гэж манай цэндийн дорж хатууга олон бүтээлдээ өгүүлсэн буюу улаан орхимжны даваагаар энийг харуулсан. Монгол хүнээр нь хөнөөлгөх, монгол хүнийг бие биенд дайсагнуулах ийм үзэсгэлэнт ихэд орж ирсэн байхгүй юу. Тэгээд ахын өчигдөр юу гэж ярьсан гэхээр зэрэг хойш сурталтын дээр чи юу гэж ярьсан гэхээр за Жанжин Сүхбаатар гэдэг хүн бол 27 он нас хавцаандаа том богдохоор наслахтаа аль хэдийн зөвлөлт Орос улсад Чойсонтойгоо хамт Намаржингаан 1921 онд зөвлөлт Орос улсын цэргийн тагнуулын албанд дадал дуршил хийгээд тэгээд тэр дуршилтаа ирж Монголд дуршилт явуулаад Ловсон цэвэн гэж богдын засгийн газрын үеийн сангийн сайд юм. Тийм сангийн сайд. Тэр хүнээс эхлээд барилжлаад тэгээд тэр хүнийг хөнөөсөн. За ингээд энэ хөнөөлт яваад байж итэл Оросын зэргүүд их дийлэнхий одоо даранг болж орж ирэхээр богдгийг анхааруулж тэгээд манер энэ дэнтнэ болоо зэргүүдийг эргэж гаргана гэсэн асуудлаас болоод Блүмкэн гэж ярахчин элэгүүдэр жирийн чинад үүрэг өгөөд ингээд тэр хүн гэрчи устганд орсон. За Чойсонгаа асар аюултай нүгэл хийж дахиад гэрчи устганд орсон. Тэдэн бол 14 настайгаас ахуулаад яг зөвлөлт холбоот улсын КГБ-гийн эхнийх нь НКВД тийм үү? НКВД. Манай хин хоёр бол Сүхбаатар Чойсон хоёр. Тэгээд Чойсон ч гэсэн тэдэн болтой КГБ-гийн одоо гэрчи устганд орцгоос юм аа. Энэ хувь хүмүүнүүд эмгэлтэй. Тэгээ өнөөдөр Facebook барьцаалгагдсан нөхдүүд ийм л юм болно.
ийм аюул нөмөрнө. Өнөөдөр эх орончийн дүрээс гэж ард түмний нэр барьж чи ард түмний тухай маш тодорхой хэлнэ. Ард түмэн гэдэг чинь хийм хаана байдгийг. Ард түмэн гэдэг үжил бодол байдгүй юм. Хам толонд үжил бодол байдгүй юм. Хувь хүнд үжил бодол байдаг юм аа. Үжил санаа байдаг юм аа. Тэр эрхчлөөний үжил санаан дээр сайн дураараа нэгдэж байгааг тэгээ ялангуяа хувийн өмчөд тулгуурлаж байгаа үжил санааг барууны үжил гэдэг юм аа. Хам толон ярьж, ард түмэн ярьж, эх оронч дүр эсгсэн энэ наран шин бол зүүнний үжил байдаг юм аа. Гэж би ингэж хэллээ л дээ. Тэгэхээр Ишхаб Европын эдийн засгийн Евразийн эдийн засгийн холбоонд хэлсэлт дахиад нисхийн асуудал. Ингээд 3 шаталтай яваад байгаа би локер харсан байхгүй юу? Квадрч хавьсан сэдэн бол тийм ээ. Тэгээд манайд одоо явж байгаа нь юу гэж Ишхаб Евраз нисэх тийм үү? Энэ фэйсбүүк технологи байдаг байхгүй. Манай Монгол улсын гадаад хэргийн нэлээд ланжгаар одоо элчин сайдууд би тэр хүмүүсийн нэрийг хэлгээ болий. Бодгоно нь би Сэдвийн гүнд гэд нэвтрүүлэг санаачлаад тэгсэн. Товолттой хийж байсан. Тэгээд одоо миний сая нэрийг хэлхээс татгалзаад ярьж байгаа энэ мундаг ланжгаар элчин сайдууд Ишхаб дэлхийн болбол Монгол улс хуучин зөвлөлт холбоот улсад байснаасаа 7 дор дараагүй үлдэрсэн шүү гэж дуунагт хэлж ирсэн. Тэгээд тэр нэвтрүүлгийг би ингээд бичлэгийг яг надад аудио нь байгаа л да. Зурагтаар гаргацсан чинь баггүй. Устгаачихгүй. Яанаад өвшин бичигдэг байх нь ярихгүй юу. Тэгэхээр би энд лоосоо орсон гэж бодож байгаа. Яг үнэ. Тэр Ишхаб дэлсэх нэг юм төлхөө яригадаад байсан шүү дээ. Тэр үед хийсэн нэвтрүүлэг байхгүй. Тэр байхгүй. Гэхдээ айлтгүй надад миний утсан дээр аудио нь байгаа. Би харин тэр хувь хүмүүст нь тэрийг өөрт нь одоо хадгалж билеглэх гэсэн бодолтой байна. Тэгэхээр саяын нэвтрүүлэг алга болдог тийм ээ. Тэг миний амар жаргал ахтай гэдэг нэвтрүүлэг бас алга болчихдог шүү дээ. Үнээрээ яана хаар шатцсан гэл. Тийм. Ийм юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би энэ яриа юу руу ороод байна гэвэл энэ фейсбુકийн гар хөл манай Монгол руу гүнзгий оржээ. Гүнзгий нэвтэрсэн. Тэгтээ Чимбала байхгүй, Билла байхгүй, Батулла байхгүй. Миний хэдэн нөхөд бол үнэхээр айхгүй. Бид нар байна шиг энэ Монгол үндэстний ирээдүйн төлөө амар сайд шиг мэдөө тэр одоо гиндэн шиг гиндэн гой шиг тийм үү тийм одоо зоригтой байж чадах цөөхөн хүн байна да. Би нэг юм баярлж байна. Яг гэвэл ардсан намын гişүүд сэрж байна. Баярмаа зөвхөн Гаамбата, Дашунгийн Гаамбата, Тэмүүжин Амгаланбаатар хамаагүй нүдэн сэрэгцээ энэ чи болохоо байлаа энэ чинь болохгүй байна. Одоо таны ярьж исэн чинь одоо зөв байсан байна. Тэгээ би энэ залуучууд урамшиж байна. Энэ залуучуудыг хүндэтгэж байна. Жишээлбэл чи өдөр УБ дээр хэд ороход сүүлдэн 15 дэд дараа гарч ирсэн шүү дээ. Тэр хорол дээр байхад чи өдөр хоёулах нь байсан. Тэрэн дээр нэмэгдээ Цогтбаатар байсан харин тийм ээ. Оюун дар байсан. Тэг манай цаа ингээд дөрүүлэх нэ байваа. Тэр УБ-ийн орлоор бусдад бүгд ингээд сайхан хонь нүдтэй, гой хонин бор нүдтэй байсан шүү дээ тэр чинь. Тийм ээ. Ингээд хайшаа майлхаа бэлдээ тийм үү. Тэгэхээр эрх мэдэл донтоод явна гэдэг алган тушаалын дэв тусна гэдэг бол энэ Монгол улсыг хорлож байгаа хорлон шүү. Харин жинхэнэ одоо зүй зохистой хандлага гаргаад хувийн өмчийнхнийг хамгаалаад, хувийн компаниудаа хамгаалаад, хувийн өмч байж энийг одоо маань шиг уншиж ямар юм бэ? Хувийн өмч байж эрх чөлөө төрсөлдөөн, чөлөө төдийн засаг баталгаажнаа, хамгаалагднаа гэж хэлэх гээд байгаа. За нэмээд хэлэхэд манай хувийн өмчийн компаниуд өөрсдийнхөө одоо энэ ашигтай ажиллаж байгаа үйл явдлаа авч үлдэхийн тулд бидэнтэй нэгдээд юм уу эсвэл өөрийнхөө дуурах хэрэгтэй байхгүй. Би бол өнөөдөр тэр гэрэл түүлэг тэр тайз урлагийн гоо сайхантай экспог бол маш том болоорой гэсэн юм хэллээ шүү дээ. Бид хувийн дандаа хувийн компани байхгүй. Би хэлэхгүй төрийн оролцоотой компани байхгүй. Төрийн оролцооны театрууд нь очоогүй байхгүй. Тэнцэж очиж ичэн шүү дээ. Гэхдээ уг нь
уг нь очих би энэ ичгэл байх л тий. Лодо самбуу гişүүн бас их чухал юм яриад байгаа. Тэр нийгмийн даатгалд яг үндэ бол яхаараа компани торгуул шиг нийгмийн даатгал өргөх юм. Тий. Тэгээд тэр лодо дүүгэн тэр гаргаад лодо самбуу гişүүн тэр гаргаж ирээд байгаа юм бол айгүй зөв. Тэр бол явах хэрэгтэй юм байна. Тэгээд маш зөв содон би чамаас нэг юм асуу. Чи хариулаарай. Бид нь ардчилсан намыг энэ сая өнгөрдөг сонгуульд ороход нь эрхчлөө төвөөс дэвшүүлж байгаа маш цомхон үжил санааны илэрхийллийг тавьсан 21 зүйлтэй. Чи тэрийг нэг иргэд санаад гол агуулгын нэг яриадгач. Тэгээ би айгүй тодорхой агуулгуудыг яриад байгаа. Нэгдүгээрт бид нар бол ингэсэн манайх өгөхдөө нэмүртгэ албан татварыг тэглэнэ. Шууд устгана. Тий. 9хэн явтай байна. Ерөөсөө шууд заацсан байхгүй. 9хэн явтай байна. Нэмүртгэ албан татварыг хүн амын орлогын албан татварыг багасгана. Аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг багасгана. Тэгээд 9хэн явтай байна. Энэ төрийн өмчт компаниудыг хөвчлөн системтэйгээр бүгдөрөнгийн хувьчлана. Тий. Орон нутагт эрх мэдлийг өгнө, орон нутгийн бие даасан байдлыг хангана. Иргэний боловсролын хуулийг батлана. Тэгээд бид ерөөсөө ийм тодорхой эсэд манайх чинь. Тэгээд чи оюун батлуулчид оруулж нөгөө тэр ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан. Одоо эрт өгсөн шүү дээ. Тэгсэн чинь одоо тэрийг харчаад эн чинь хитрхи популист юм байна гэснэ. Тэгсэн. Тэр чинь бидний барууны популизм байхгүй юу? Уусаа тэгж л хийж дээ. Одоо өөрөө цагаан төгсгийн тэр хайр мэлээч юм шүү дээ. Энэ яамыг устгах гээд самбар дээр нааж байгаа соёлын яамыг устгах, тэрийг устгах гэсэн. Энэ чинь барууны популизм байхгүй юу? Бид нар бас тийм л энтертайнмент хийж дээ. Бид нар энтертайнмент барууны популизмыг хийхгүй бидний том алдаа. Тэгэхээр одоо хийж юм тийм ээ. Өчигдөр аваад намын нээлт сайхан боллоо. Тэгээд би өчигдөр санаагаа хэлсэн. Одоо ингээд эрхчлөө ивсэл билүү. За бид нар эрхчлөө төв ардсан нам доторгоо эрхчлөө нөхцөлтэй хүмүүс либертар нам буюу либерти үзэлтэй залуус ингээд нэг их юм мэддэг царайтай тусдaan байгаад байх юм болвол фейсбુક баярлна. Харин гэхдээ тулгаж байгаа биш шүү. Хүн болгон сайн дураараа энэ эрхчлөөний үзэл санаан дээр чуулах юм бол тийм үү? Чуулах юм бол гэдгийг би хэлсэн. Хэрэлдэх биш хэлэлцэх. Мэрэлцэх биш мэтгэлцэх. Тийм үү? Атаархалцах биш ярилцах. Ийм одоо оюуны санааны өндөр царганд хөрөхгүй бол болохгүй шүү гэдгээ санаагаа хэллээ. Тэр ч айгүй хамгийн зөв шүү. Сэтгэгч скетэн хоёр ондоо шүү. Ихэнх скетнүүд прагматикуд байдаг юм аа. Прагматизм бий болгодог юм. Сэтгэгчд бол ашиг олохын тулд энэ бизнесмен ч сэтгэгчд шүү дээ. Сэтгэгчд. Сэтгэгч мөртлөө одоо мэдлэгтэй скетэн гэдэг үгтэй холбомоор байгаа юм би. Мэдлэгтэй, чадвартай, судалгаатай тэгж цоошин технологи өнөөдөр бол сэтгэгчтэй байхгүй тэр гэрэл төлгийн мет гэж экспог нээж байгаа залуучууд сэтгэгчд. Зүгээр суудаггүй. Ямар гайхалтай одоо би хараад ингээд яг л хүн харгаад засарж байгаа. Тэ энэ чинь сэтгэж хүн чинь шүү дээ. Гадны дотны сэтгэгчдийн бий болгосон технологиг оруулаад ирж байна. Тийм учраас сэтгэгчд намбар байна. Эрхчлөө нэгдүгээрт байна. Ардчил гэдэг бол үйл явцын дунд л явах л манайхан буруу л орчуулсан юм билээ л дээ. Энэ чинь иргэний оролцоо гэсэн үг л дээ. Хүн болгоны оролцоо. Тэг иргэн оролцоо л гэсэн үг шүү. Демократ гэж иргэний оролцоо л гэсэн үг л дээ. Буруу орчуулаад байна. Буруу орчуулаад тэгээд. Бид хоёрын яриа бол одоо жаргалт өгч байгаа. Үгүй болоог байна. Би нэг юм асуух гээд тэгээд цаашаа ярих гээд байгаа. Энэ ингэдэг болоог болцсон баг шүү. 4 сарын 27-нд арай болоог байна хаа. 4 сарын 27-нд бид нар гардаг штэ. Тэгээд тэр нийгэм боловс ирсэн байхгүй. Бидний үдсэн 100 тэр урт бичлэг 100,000 гараад явцсан байхгүй үзэлт нь. За тэнцэнээс ингээд лайк шеэр ингээд ингэсэн ингээ харахаар нэг 20% бол бидний эсэргүүцсэн байна. 80% нь бол ингээд дэмжсэн байгаа байхгүй юу. Энд чинь ингээ амар бөөм болохгүй юу. Тэрийг хараагүй. Тэгсэн чинь одоо яг ярих гэдэг. Тэгсэн чинь ингээд баярмаа ингээд бүх юм ингээд үйл явдал араас өрнөлөө штэ. Манайх ингээд эрхчлөө төвийнхэн оруулаад ингээд бүлэгт шаардлага гардуулаад те. Ингээ бүх юм өрнөжсэн чинь сандраад нэг энэ халтмаагийн ботлого чинь сандалж гарч ирээд хүмүүсээ гаргаж тавих та тэнцээ дээр
4 юм ба гэд би мэдэхгүй юм билээ тэр ахыг. Тэгээд тэр ах гарч ирээд тэр чээ сууж агаад яаж байгаа юм харж байгаа үз. Би тэгээ юу гэж бодсон бэ гэхээр би болон та нар зөндөө та нар одоо яриа суудаг ч ир зөрөг дагаж монголчууд сэрнэ гэж тэгээ та нарыг сэржүүл дагаас сэрдэг юм аа гэж би хэлэх гээд. Тэгээ та нарыг сэрэнгуут тийч ботлого сандарч байгаа хгүй өөрөө өвдөрсөн шоргоолч болж байгаа хгүй. Өөр хөнгөө болцсон шүү дээ. Тинчээ гарч ирээд өөр зэрэгцээ цуух тийм хөнгөө болцсон байна. Тэгээд энэ эх орончууд нэртэй нөхдүүд л бол тэгээд худлаа гэдэг нь ингээ өдрөөс өдөрт л илүү болоод байгаа юм. Би бол байнга одоо сэрүүн байсан. Би одоо 2008 оноос хойш одоо л ойлгож байна. Жишээлбэл сая би тэр нөгөө хоёр ардын дууныхаа дуучны бүтээлийнхэн завсралгаанаар капамапа гэдэг бас идэ бодоо байна. Аруул маруу сайхан байжсэн чинь нэг хүн хүрээд ирлээ над руу. Тэгээ хүрээд ирээд энэ ардчил эрх чөлөөнийхэн төлөө ингээд байнга дуурч тийм ээ. Чөлөө завгүй нээлөө дуурч гурил мөрөл зацуулаад ингээд яваад байдаг. Үнэхээр одоо өөрөө чи харамлж тэ нэмээд би одоо дотроо талархан дэмждэг хүртлөө тийшээ очиж чаддгүй бэлтгэгч байна гэж өөрөө хэлж нэг нөхөр. За ийм бэлтгэгч хүн байна би. Гэхдээ би одоо таны талд байнга шүү гэж. Бас л оригинал хандлах шүү дээ. Тэ өөрөө дотроо ингэ байгаа боловч тэгээд 90 зэрэг гаргаж ирсэн. Над дээр ирээ шууд хэлж байгаа. Тийм ээ. Би нэг ийм бэлтгэгч. Тэргээрээ тэр өөрийгөө хэлснээр зөндөө олон ийм бэлтгэгч сэрэж байгаа хөх тэр хүн. Тийм ээ. Тэг би энийг харин хэлчихье гэж бодлоо. Тэр бас их урмөглөө өнөөдрийн тэр Met Expo тэгээд энэ манай хоёр дүүгийн ардын дууны тэр зэнгүү энэ тэр ингээл ирмэлзэл те хүмүүс өөрийнхөө амьдрах гал тийм ашигтай ажиллах гал яваад байна шүү дээ. Тэгээд энд гай болдог юм бол энэ засаг бол энэ ёс зүйгүй ерөнхийдөө ёс зүйгүй нүүрсний дээр чинь тэр амар бисгалан тийм ээ. Тийм. Харин далимд тэр одоо бид нар нэг л Монгол нэг л Дэвид дээр байгаа учраас тэр Батбаамрын инк хоёр тэр инк төвшин тийм ардын намын хэм ганцоргийн тэмүүлэн хэн байна юм блэ? Дандин ням энэ чинь бол молодцы тэр хоёр хасварын гав гэдэг. Молодцы. Тэгээ би хэлээд байгаа нь юу гэвэл хөө энэ хайвар мэлээ чинь зүүнтэн байгаад Аргентиныг амарчлаа. Цэвэр оронтон болоод. Тэгэхээр би юу гэж харсан бол ардын намд барууны үзэлтэй хэрнээ цэвлүүгээ явж чадахгүй ягаад зүүнээс баглагсан мэддэхгүй хүмүүс явж байна. Гэхдээ төрмөл байд юм байна. Энэ хүн төрмөл баруунтан. Тэгээд зүүнд олж явж байгаа таниад доторх юм сэрж штэ. Мизис хай гэдэг ч юм бол. Хамгийн гайхамшигтай Карл Менгер зэрэг. Нэг Монгол улсын ингээд зүү тогтлын ингээ харахаар зүгээр нь бол яг улс төр судлаачийн өнцгөөс ингээ харахаар парламент гүйцэтгэх эрх мэдэл хоёрын тухай манай Тэмүүж аягүй сайн хэлчихэж байгаа. Тэгвэл гүйцэтгэх мэрэгжил нь штэ Тэмүүж. Гүйцэтгэх эрх мэдэл юу хийдгүү тухай ерөөсөө юу хийж болдгоо тухай ерөөсөө ярихгүй юм хүмүүс. Би тэгээд бодож ирсэн гүйцэтгэх эрх мэдэл хизээч бизнес хийж болдгоо штэ. Энэ бүр хоригдчихдаг штэ. Тэгээд хувь хүний эрхийг зөрчсөн ямар нэгэн тогтоол шийдвэр гаргахыг хоригддог. Орон нутгийн эрх мэдэл рүү халтахыг хоригддог. Бүр энэ хоригддог зүйлүүд нь шүү. Наад чи бизнес хийрүү дээрэм хийж байгаа байхгүй юу? Тийм. Энэ чинь дээрэм шүү дээ. Энэ юусоо болдгоо зүйл ахгүй. Тэрнийг бизнес гэж хараад байна надад чи. Тийм. Энэ юусоо болдгоо зүйл шүү дээ. Бүр хоригддог зүйл ахгүй бүр. Хизээж хийж болдгоо зүйл. Тэгээ энэ 14 мега төсөлмөс эн чинь юусоо болдгоо зүйл шүү. Засгийн газар ард иргэдэгээ сайхан амьдруулах үүрэг авдаггүй шүү тахаа. Тийм шүү. Ерөөсөө байж болдгоо зүйл ахгүй юу энэ. Тэгээ хин нэг жаргаж маргаах тухай ард түмнээ жаргаадаг байгууллага эсвэл мөнгө төгрөг өгдөг энэ засгийн газар чинь тийм байгууллага биш шүү дээ. Гэхдээ би л 90 онд ийм эрх чөлөөний үйл явдал руу орохдоо хин нэгэнд тусдсан болно энэ төр гэж ерөөсөө бодооч би өөрөө эрх чөлөөтэй байх л бодсон байхгүй. Тийм шүү дээ. Би эрх чөлөөтэй хоёр би хэлий. Миний бүтээл хин нэгний одоо хамгаалал малавлатаар хянуулал те намдаггүй шиг тэр шөнийн борооны дунтлын янгийн шон зүрхээр наадахад улайсан бодлоо цусны урсгал зүрхцүүдэн чамаагаа амраад жаргал зуглаа альны ч материал тийм бадаг оруулж хамаг нандин авч үлдлээ энэ гэдэг эдгээр ч юм бол мундаг дипломат аргаар энэ коммунистуудтай тэнцэж уран бүтээл авч үлдчихсэн байл л те.
Тэр лото домгоо тэр тунгалаг тамаар маань тэр нөгөө нэг Паул гээд баянаар хэлүүлж байгаа шүү дээ Эрдэнэттэй. Тий. Эрдэнэ наад улаан улсууч нь бол юмыг хайрлаж инрэх тийм мэддгүү улсууд манай улсыг балсан одоо таны улсыг баллах ирлээ гэж хэлдэг. Тэр чинь бол амар үг шүү дээ тий. Амар ашигт энэ тунгалаг тамир арманы яг анхных нь хувилбар надад байж. Тий. Тэнд өгдөгтэй. Энэ лото домгоо вангангуа тэр чи ямар ланжгар сэтгэгчд байсан бэ? Тэднийг бол би скетинг гэхгүй сэтгэгчдэг юм намдаггүй юм тий. За өнөөдөр өштэй ер нь яриагаа өндөрлөө. Энэ юм байна. Өнөөдөр чинь 2000 хэдэн он блэ? 25. За тэгвэл 2025 он бол эргээд 1964 онд очсон байна л дээ хөө. 1964 оны 19-21-нд хорлолцсон Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны 6 дугаар бүгд төрөлдөр зөвлөлт холбоот улсын Тимирязовын одоо нэрмж төдөө аж ахуйн академийн аспирант зохицолрын лоо хуузгаа коммунист намын дээд сургуулийн сонсогч Балдан Доржийн Ямбууга за Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны ерөнхий нэрийн бичгийн дор Юмжаагийн Цэдэн бол баримтжсэн улс төрийн бодлогыг зад шүүмжилсэн байна. Үнцээрээ буруу гэдэг. Тэгэхээр өнөөдөр өштэй энэ шүүмжилтээ бараг дүүхээр хэмжээний асуудлыг тэр инг төвшин хэн ганцргийн тэмүүлэн энэ жудгийн баярмаа тэр хэний лото самбуу гэж гаргаж тавьсан төвшин энэ төр тийм ээ. За чи хар би энийг уншаад өгчээ. За энэ хоёр хүн лоо хуузгаа Нямбууга хоёр юу гэж шүүмжилсэн байвал гэвэл ингэж шүүмжилсэн байна. Юу Цэдэн бол улс орноо удирдах чадахгүй байна. Тэрээр улс үндэснийхээ эрхшгийг тууштай хамгаалж чаддаггүй. Өөрийн төрж өссөн газар нутгаа харийн гүрэнд найр тавьж өгдөггүй. Өөрийн орны эдийн засгийг хөгжүүлэх жинхэнэ шинжлэх ухааны үндэстэй төлөвлөгөөгүй улмаас гадаадын зээл тусламжид дулдуйчсан, бие даах чадваргүй эдийн засгтай болж хараат байдалд орсон, үндэсний үжилтэн гэсэн зохиомол нэр хаяг зүүлгэж, үндэсний залуус хэтнүүдэн элдв янзаар дарамтлагдаг, ажлаас нь халт цөлдөг гэж шүүмжилсэн байна. За мөн Цэдэн бол Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга сайд нарын зөвлөлийн даргын өндөр албан тушаалд удаан жил удиран ажилласан боловч хийж бүтээсэн зүйл нь үлэмжийн бага байна. Юу Цэдэн бол жинхэнэ авиас бэлэг ажил төрлөөрөө шалгарч Монгол Ардын хувьсгалт намын удирдагч Монголын төрийн тэргүүн болсон хүн биш. Тэрний Орос ихнэр авсан явдлыг зөвлөлтийн улсыг аюулаас хамгаалах хороо хуучин нэрээр зохион байгуулсан бөгөөд хуучин нөгөө улсыг аюулаас хамгаалах хороо байхгүй юу? Тэгээ дараа нь КГБ-с нь яасан тийм үү? Байгуулсан бөгөөд тэр өөрөө Орос ихнэрийнхаа нөлөөнд бүрэн орсон хоо. Нямбууга ногоолгоо шүүмжилж шүү дээ. Амар шүүмжилсэн. Тэг би хэлсэн шүү дээ. 1964 оны 19-21-ний хооронд. Өнөөдөр хэдий 2025 оны хэдэн сар вэ те? 5 сар. Тэгэхэд энэ залуучууд яг энэ луга. Тийм ээ. Тийм байгаа. Тийм ээ. За Цэдэн бол намын хамт олон юм зүгээр нэг алдаа гаргасан хүн биш. Өөрөөр хэлбэл би Цэдэн бол гэдгийг оюун эрдэнэ сольчих л доо. Тийм. Оюун эрдэнэ бол намын хамт олон юм зүгээр нэг алдаа гаргасан хүн биш гэлж. За Монголын төрийн өмнө гэмт хэрэг үйлдсэн хоо. Монгол улсын төрийн өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүс бол өнөөдөр амар баясгалан оюун эрдэнэ хоёр. Би тэгээ хэлчихье. Тий. Юу Цэдэн баллын алдаатай бодлогод бүгд хурлын гишүүд дүгнэлт хийж тэрнийг нам төрийн удирдлагаас нин даруй гаргаж дахиж шүтэж байх явдлыг зогсоох хэрэгтэй гэж байна. Амар хурц хэлсэн шүү дээ. Тэр үед амар хурц хэлжсэн. Ийм юм хэлсэн. Ийм юм хэлээд тэгээд энэ хүмүүс бол одоо нутаг заагдаад лоо хуузгаа 600 шоронд орсон. Тэгээ одоо Баярмаг тэгж чинь тий. Бүр одоо бүх юмар дорж шүү. Дэндүү ууйгу. Тэгээд яагаад ирэх хэрэгчлээ яриад байгаа энэ амар баясгалан хэл хоёр нөө. Хэдийд нь тэрийг ярьдаг, хэдийд нь дураараа Баярмаа юм уу инг төвшин ард өөрийнхөө намын инг төвшин энэ эрхийн зөрчөөд эхнэрийнх нь бизнес руу орж байгаа. Энэ ялгаагүй байгаа шүү дээ. Энэ яг 1964 оноор буцсан.
Тийм байна. За тэр хөрөнгө хураан гэж 1924-өөс 29 он руу буцсан. Тийм учраас энэ буцалтыг зогсоох үйлдэлийг өнөөдөр ардсан нам хийх ёстой. Тийм учраас би ардсан намынхныг даруй ээлжид бас их хурлаа. Зүгээр өвбө хийгэмэгээ сая жүжиг биш. Ээлжид бас их хурлаанд хуралдвал манай намын гишүүд бүгд сэрсэн байгаа. Тийм тэр одоо дөрвөн мөрмийн бямба мамба интерес тийм шал ондоо сэтгэлгээтэй. Тэр ардсан холбооны эрдэнэцэгт багтоос шал ондоо сэтгэлгээтэй гишүүд манай намд байгаа. Зөндөө байна. Тийм Монголын ардсан холбоо дууссан. Монголын ардсан холбоо бол одоо чи юу гэлээ гоё Монголыг Оросуудаар алуулах холбооных юм болсон гэдэг. Яа тий. Монголыг Оросуудаар алуулах холбооных үнэн шүү дээ. Болцсон харин. Тийм би шууд тэгээд байгаа. Тийм учраас бидэнд занал хийж байгаа. Тэгээ бид нар л гурил цэцүүлж байгаа юм баггүй юу. Тэр нь гурил мөрөл цэцээд байгаа явдал чинь зөвхөн сосрон цэцээд байгаа юм биш шүү. Биш. Энэ Монгол иргэн болгоны эрхчлөөрөө цэцэж байгаа. Монгол хүн өмчтэй хүн болгоны буян руу өөрийгөө авчих гэсэн хүн болгоны үн цэн рүү цэцэж байгаа байхгүй юу. Тийм. Тэр Бат буян билүү? Бат буян гэдгийг нэрийг би мэдээд авсан да. Бат буян. Тэр нөхөрчин бол одоо багтай. Тэр нүүн танагаад очсон. Тийм, Херогийн нэг багтай нэг юм наадан дээр баг маг өмсгсөн нэг юм байсан юм. Яг тэр баг шиг нь багийн өмсөөл. Тэгээл хөрхий. Тэгээ хууль нь манай гэрийн гадаа очиж хувь хүний гэрийн айжаа гадаа очиж занал хийсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээ миний хувийн орон зайруу халдаж байгаа. Тэгээ тэр мэрийг хэлээ Чингэлтэй дүүргийн цагдаад нь хэлсэлтэй би. Тэгээ би Чингэлтэйгэнд өөрсөнд нь хэлсэн. Та нар энийг хийхгүй би мэдчихэе. Та нар төртөөг нь хэлсэн үст тийм ээ. Та нар өмнө 2-3 жилийн өмнө одоо манай гэрийн гадаа ингээд ирэхэд нь гэмтэргийн сэтлэгүү байна гэсэн. Хувийн орон зайд халдаж байгаа. Энэ чинь хуультай шүү дээ. Би энэ хуулийг мэднэ. Тэгээ сая хэлсэн та нар одоо шалга барь гэдгийг юм хэлээд явуулсан тийм юм байна. Хэрв тэгээд юу гэдэг ингээд зүгээр ингэж болдог гэдэг байгаа бол оюун эрдэнэтэй өөрсдөнтэй адилхан бас ширэнгийн хуулиар нь бас байж болно л доо. Би бол аагаад их юм байхгүй байгаа юм. Чидэн болгой бол төрийн гэмт хэрэгтэн гэж лого зугаа нямбага хэрэгсэн байх шүү дээ. Оюун эрдэнэ бол том гэмт хэрэгтэн. Ягаад гэвэл эрүүгийн элементүүдтэй нийлсэн. Хурлын дарга байсан Мэягомбын энэ квалтыг огцруулахдаа хутга барьж тэрийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэг мэдчихсэн. Мэдчихээд мэдчихсэн байх дараа. Өөрөө уушлахгүй болсон шүү дээ. Тэр л утга авч олчихсон. Үүдэн дээр шалгаж ирсэн шүү дээ. Шалгаж л оруулж байгаа шүү дээ. Шалгаж оруулж байгаа шүү дээ. Тэгээд тэр ямар журмаар ерөнхий сайдтай цуг орно шүү дээ. Цуг орсон хүн нь утга барьж гаргасан баха. Тэгэхээр эрүүгийн элементүүдэд өөгшүүлсэн энэ хүн болвол гэмт хэрэгтэн байхгүй. Ялангуяа өөрөө төр барьж байгаа төрийнхөө эсрэг гэмт хэрэгтэн. Эрхчлөөний эсрэг гэмт хэрэгтэн. Хамгийн том улсын хурлын эсрэг гэмт хэрэгтэн. Хамгийн амар өмнө эрхчлөөний эсрэг гэмт хэрэгтэн л дээ. Энэ тэгээд нэг юм. Тэгээд энэ гэмт хэрэгтнээр ерөнхий сайд болгоод байж байгаа Монгол ардын намч нам тэрнтэй хуйлдаад нийлээд байж байгаа хүн намч ардсан намын даргач би ардсан намын бүтнээр нь хэлэмгүй. Ардсан намын дарга ган төмөр. Энэ ган төмөр бол фейсийн одоо туршуул барьцаалагдсан энэ Алтмагийн Батлуулга гэдэг хүний заавраар ардсан намын дарга болсон. Хууль болсон. Тийм шүү дээ. Дөрмийн бус намын дарга болсон. Тийм учраас дандаа дөрмийн бус ямж байгаа. Сая хурлдуулж байгаа ÖБХ-ийн хурлын хар чиний орсон ÖБХ-ийн хурл тийм ээ. Тэн дээр авирж байгаа хууль зүйн сайдын авирыг хар тийм ээ. Нөгөө талаар одоо их хурлд хэлж байгаа үгийг хар энийг би тулгаж штэ бүр тийм. Евро Азийн холбоонд ирсэн. Тэгээ болохгүй дараа нь гарчин ч шиг юу гэсэн ч юм. Мах хазаа ханагж зур юмэр тийм ээ. Тэгж хөлөхгүй шүү тийм ээ. Мах байхгүй шүү дээ. Тийм учраас үгийнхаа ярианыхаа төгсгөл ингэж хэлээд хөө. Манай эрхчлөө төвийн үзэснийг түрүүн Чимбагаас асуугаад Чимба маань хэллээ шүү дээ. Бид нар нөөтийг устгах нь 9 ямтай болно тийм ээ. Хамаа орлогын давтрыг багасгах нь бүхэн төвтэй Аргентин 9 ямтай байна. 122 сая хүн амтай, Япон 12 ямтай байна. Швейцар 8 сая ямтай, 9 ямтай байна. Яагаад энийг хэлээд байна гэвэл энэ дангахайсан тунхуу толгойтой төрчин ингэдэг тунхуу гэдэг юм л данх штэ. Юу бараа аймгийнхан тэгээд тэ тунхуу гэдэг. Түр хуучны үеэр тунхуу гэдэг. Тийм. Би бараа аймгийнхан нэг тунхуу тийм. Тунхуу гэдэг тийм лээ. Тийм. Хуучных нь ягаад гэвэл ингэж хөгшин бодолтой байгаа учраас ер нь тарих
одоо хөгшин гэдэг үг чи юу хөгшин ч бас зүгээр л үгэлтэй. Тийм одоо зөнцөн гэх юм харуулахаар зөнцөн бодлоо байгаа энэ тунхуу толгойтой засаг бол дээрэмчин засаг. Төр дүнч хараад угаасаа дээрэн болдог. Энэ чинь ямар одоо юм гэж байгаа ш дэлхийн хүн төрөлхтөө яваад үзээд ирлээ ш. Хамгийн гол өргөчлөө төвийнхний бидний хийсэн санал бол төрд өмч байлгаж болохгүй. Нээлттэй тал байдалтай системтэй ингээд хөгжлөл явуулнаа тийм үү. За зарцуул мэрэгжил миний зохицоохон хэлсэн юм аа гэдэг чигдэр би ярьлаа. За тэгээд нөгөө лаоцын үгээр жаргач байлаа. За лаоцын хэлсэн байна суутнууд төр барьж байхад сэтгэгчд төр барьж байхад доод одоо ард иргэдэн төр байна уу үгүй юу хамаагүй амар амгалан амьдарч байт юм аа. Тэрнээс доош фонтнууд төр барьж байхад төрийн минь сүлдгээд цусрдаад эхэлдэг юм. Тэрнээс доош фонтнууд төр барьж байхад хэрүүл хараад өөмөн шимэн божигнаа болдг юм. Бүр тэрнээс доош фонтнууд төр барьж байхад хүмүүс бие бинийгээ алж тондг юм аа. Одоо яг тэрлүү л явж. Одоо яг тэрлүү явж байна. Тэрлүү явж байгаа тэрүүгээр яг хамгийн сүүлийн одоо категорид багтаж байгаа засаг бол оюун эрдэнэ засгийн газар. Одоо тэр оюун эрдэнэ офицер хамаахгүй зүгээр ардсан нам засгаас гараад тий. Ардсан нам засгаас гараад хяналтаа тавиад яв. Тэгэл тэр би хинтээ цогт гэрэлтэйгээ яриа сууж байгаад ер нь хэд байгаа вэ гэсэн чинь 30 нь бол чинь асуудалгүй байгаа л гэжлээ. Тэгээ 12 нь эргэлзээтэй байгаа гэдэг нь засагт байгаа нэг 8 байгаа. Дээрээс нь таны сая хэлдэг Халтмаагийн Батулга шийжэр мөнх баясгалаа. За нэг тэжээвэр хин шууган ба энэ дөрв байгаа байхгүй. Тэжээвэр энэ Монгол. Тийм энэ дөрв. Монгол ямар өстэй юм бид нэр. Тий. Энэ Монгол үндэстний үргэлжилт монголчуудын урууланд ямар өсч байгаа юм бид нэр. Тий. Ерөөсөө юм үеийн үед би ингээ бодож идэг энэ түүхийг харлаа эргээд яаж яхад дандаа энэ улс үндэстнээ гэсэн тэр эрдэм мэдлэгтэй авьяас чадвартай хүмүүс авч эргүүн малнууд нь засгаж ирсэн түүх бидний түүх. Одоо энэ түүх ахаад давтагдчихж байгаа. Тэгээ энийг эрүүл ухаанаар харахгүй бол болохгүй. Гэхдээ нэг юм ялгаатай байгаа. Одоо 30 он биш бид нар харанхуй дотор хаагчаагүй байна. Бүтэхийн нээлттэй болчихлоо. Улам эрүүл ухаан ялж байгаа гэдэгт итгээд байгаа. Энэ Монголын улс төрийг найруулдаг нэг том найруулагч шүү дээ. Херо Баатар гэдэг хүү. Энэ бол үнэхээр авьяастай хөвгт. Бид нар авьяасыг хизээч хүсэхгүй. Зүгээр энэ авьяасыг одоо ингэж ардчлыг ардснамаар нустгуулна гэхээр авьяасыг авьяасаар устгах гэж энэ аюул шүү дээ. Би энтэй чинь юу яасан юм аа тэр Батулгыг ерөнхийлөгч нэр дэвшиж яхад энтэй чинь ажиллаж үзсэн юм аа. Би бол тийм юм сэтгэдэг мэтгэдэгт нь бол үнэхээр эргэлдэж байна. Тэгвэл цаанаас нүгсэн юм зүмийг сайн найруулдаг байж магадгүй. Тэгвэл авьяастай. Юм зүм сэтгэж мэтгэдэг нь бол мэдхгүй байна. Би яг зураач. Зурна, сайн зурна. Ер нь жоох өгөгдөлтэй энэ сургууль мургуул төгссөн тийм найруулагч. Одоо найруулагчийн сургууль төгссөн хүн биш байхгүй юу? Тэгээд тэр нэг зуур химийг хийчихэж байгаа, тэр нэг кино мана хийчихэж байгаа нь авьяастай. Өгөгдөлтэй. Тэр өгөгдөл ягаад чамд тэгж сэтгэж байгаа нь харагдахгүй. Тэр хөөгдлийг мөхөж явахгүй юу? Одоо ингэж хүний гарт ороо тийм ээ. Тэгээд энэ их хэцүү энэ авьяастай хүн гэж авьяастай адгийн шар байна гэдэг бол их авьяастай адгийн шарууд байдаг юм л доо. Зөндөө энэ яруунач зохиолчдын дунд шиг. Тэр дундаас одоо ганцхан чойномгой халираагүй юм. Эрдэнэгүй халираагүй юм. Энэ цэндийн дорж хотгой халираагүй байхгүй үлдэж байгаа. Тийм ч хайран авьяас л гэж одоо хэлэх байх ч байна. Хойд насандаа очихно гэдэг чинь 1958 онд бичсэн зохиол. Тийм, надтай ч хэцүү шүү дээ. Ямар амар бэ? Би тэрний харанхуй номыг бүтэн уншаад нэг юуны одоо нэг тэр үгийг шүүсэн, номыг шүүсэн нэг үгнүүд бичүүлдэг байхгүй хүмүүс. Тэгээ би бичсэн. Би эмнэлэгт байсан. Тэгээд Батүл чулуудаа биш холон охин надад очирж өгөөд хаа та ингээд редактор гэдэг уншаач гэдэхгүй. Тэгээ надтай ч хэцүү ном гэж би мэднэ. Би Батүлээс нэг дүү надтай ч хэцүү ном байхгүй. За. Өнөөдөр иргэжлөөр их сонирхолтой боллоо. Тэгээд дараагийн 5 гарагтай хөөчөнтэй хаа. 5 гарагтай хий. Тийм, дараагийн 5 гарагт 21 цагаас эргээ уулзцгаая. За баярлалаа. Уучлалгүйх юм юу гэвэл бид нар миний одоо ажлаас болоод ингээд хашаа болоод байгаа. Би сая хинтээ яваад ирсэн л дээ, өөрөөр яваад өөрөөр буцаад ирсэн. Хинтэд 3 сарын
биш 5 сарын 17-нд ээжээ гэж уулах алдах гэдэг уран бүтээлээ тэр танилцуулах юм. 5 сарын 9-10-нд тий 5 сарын 9-10 Чингис хаан музейнд 7 давхрын их танкнд тэр өстө гоё таалал үлээ. Бүтээлээ талбар чи үзсэн шүү дээ. Төвшөө үзсэн. Үзсэн. Гоё зааллаа. Яг одоо битрийн одоо энэ шууд нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс яг боломж цаг гарвал үзэн үү? Тэг их гоё тоглолт бол тэр заал их гоё юм л шүү. Тэгээд манай саахын тоглолт угаасаа тэнд ямар нэгэн тайлбар шалтгаан гэдгийг очиод үзсгэнүүд. Тэгээд 18 цагтаа тэгээд ягаад энэ рүү яваарч байна? Sorry. За баярлалаа ингээд 5 гарагт уулзцгаая.